За тэгэхээр эх оны төсвийн төсөл өргөн баригдсан. Үүнтэй холбоотойгоор бол одоо улс чинь та бас нийлээд шүүмжлэлтэй байр суурь улсын хурлын чуулганы нэг сургалтааны үеэр хэллээ. Сайд нар бол одоо ингээд нэг юм итгэхгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Ямар шалтгааны улмаас ингэх болов? Дээрэс нь улс эх оны төсвийн төсөл дээр одоо онцгийн анхаарал хандуулахаар ямар асуудал байна вэ? Яг бидэд нэг асуудлыг ярихаар нэг ойр зуурын одоо зүйлүүдээр аргалаад ерөнхий байдгаараа л байгаад байна. Асуудлуудад бид нар мэдээд байна. Зарим одоо ингэж шийдэх ёстой шийдлүүдээ бүгд яриад байгаа боловч бодит тэрийг одоо хууль эрх зүйн талаас нь баталгаажуулж бодлого болгож гаргах асуудал төр ерөөсөө учир дутагдaltaй байгаа байхгүй. Өнөөдөр нэг салбарын төсвөөс аваад нөгөө салбарт өгөх. Зам хэрэггүй биднэрт боловсрол ирүүлнэ гэж байгаа боловч аль аль нь чухал. Энэ замаар чинь дагаж бараа бүтээгдэхүүн одоо саадгүй зорчиж тэнд одоо бараа бүтээгдэхүүн үнийн өсөлт багтаа очиж шүү дээ. Гих зэрэгээр ингээд бодохоор бүгд чухал байхгүй. Тэгэхээр бидэд эсэргээрээ ямар зардлуудаа таньж хямх хомих ёстой, ямар зардлуудаа харин орлого олох тэр их усрүүдэд бид нар бодмоор байгаа. Тэгэхээр өнөөдрийн зүгээр яг Монгол улс хамгийн их мөнгөтэй богино хугацаанд болох салбар ерөөсөө уул уурхай. Уул уурхайгаа бид нар дэмжихийн тулд энэ зөрчилдөд байгаа эрх ашгуудыг бид нар тэнцвэржүүлэх бодлого оруулж ирмээр байгаа байхгүй. Жишээ нь амнаатын бодлого. Ашиглалтын нөөцийн маш одоо юу гэдэг дийлэнхүйг нь орон нутагт үлдээмээр байна. Дээрээс нь буцаагаад байгаль орчныг хамгаалах чиглэлээр зарцуулмаар байгаа байхгүй. Ингэхгүйгээр бид энэ уул уурхайг явуулж чадахгүй. За жишээд энэ нэг сумдуудыг одоо нэгтгэмээр. Энэ сумуудыг нэгтгэж энэ урсгал зардлуудыг одоо тэлэлтийг зогсоож ингэж халамжийг одоо багасмаар байна. Ингэж бид нар буцаагаад зүү тогтлороо цалин тэтгэврээ нэмнэ шүү дээ. Ийм зүйлийг ярихгүйгээр зөвхөн л өнөөдөр ингээл нэг юм ойр зуурхан косметик л ийм байдалтай л байна л да. Энийг л шүүмжлээд байгаа. Тэгэхээр халамж гэдэг та бас дурдлаа. Эх онд жишээ нь зөвхөн одоо нийгмийн даатгал гэх мэт зүйлсийг хасаад 9 төрлийн халамжид одоо 2.5 их найд орчим. За мэдээж хүүхдийн мөнгө орж ирж байгаа. 9 төрлийн одоо халамжид 2.5 их найд хэр хэмжээс өсөж байна. Ягаад зүгээр ийм л зүйлийг хэлмээр байна. Бид алдаанаас суралцахгүй байна. Эсвэл одоо бусад улс орнуудын бас алдсан тэр сургамжаас юус авахгүй. Монгол улс одоо Аз дахь яг Аргентин л болж байна. Аргентин өөрөө эргээд далаад гарцтай, далаан тээвэртэй, байгалийн асар их нөөцтэй хөдөө аж ахуйн салбарт ихэд 500 сая хүнийг тижээх тэр хүнсний бүтээгдэхүүнийг жил болгон ургацаар хурааж авдаг мөртлөө 60% татвар тавиад хөдөө аж ахуйн салбараа явуулдаггүй. За дээрэс нь одоо ажил хүчний нөөцтэй мөртлөө энэ орон 1920 30-аад оноос хойш идэвхтэй явуулж ирсэн тэр халамжийн бодлого өндөр татвар дээрээс нь буцаага мөнгө хөвлөж гэдэг юм уу ийм зүйлээсээ болоод өнөөдөр одоо их л хүнд байдалд орсон түүхийн том сургамжтай жишээ байж байгаа байхгүй. Ерөөсөө Монгол улс бол Аргентиныг жижигрүүлсэн хөлбөр л явж байна. Халамжиндаа явлаа яг иргэдийн үндсэндээ ямар ч итгэхгүй үйлдэлгүй болгосон. За тэгээд энэ халамжийг одоо дагаад одоо татвар өндөр байна. За халамжийг дагаад буцаагаад одоо энэ одоо баялаг бүтээж байгаа хүмүүсээс авах одоо тэ татвар нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал ч гэдэм үү энэ маш өндөр болчихлоо. Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сан хүрэлцэхгүй байна, муу байна гэдэг боловч архины амралтай хүний архи хордлого тайлах хэмжлэгийг жилд нэг нөхөр 6 удаа хийгээд 20 сая төгрөгөөр эмнэлэг твтэж байгаа байхгүй. Юуг нь одоо 100% эрүүл мэндийн даатгалын сангаас даах. За ямарыг нь одоо үйлчлүүлэгч буюу тий бас тодорхой хувийг гаргах 80%, 50% ингээд бид асуудлаа шийдэхгүй ерөөсөө ингээл яриад нэг гэрийг тойрсон хулгай байна л гэж яриад байгаа болохоос биш бодиттой шийдлүүд ерөөсөө хийхгүй. Тэгэхээр энийг л одоо хийгээсэ гэдэг зүйлүүдийг бас одоо хэлээд байгаа байхгүй. Төсвийн хөрөнгө оруулалтын дээр одоо өнгөрсөн жил бол та бас зарим сайднаар бол хувийн эрх ашигтай холбоотой хөрөнгө оруулалт оруулаад байна гэдэг зүйлийг ярьж ийсэн. Энэ жилийн хөрөнгө оруулалт одоо 3 их найд гаруй хөрөнгө оруулалт орж ирж байна. За энэ шинэ хөрөнгө оруулалт бараг л байхгүй байна да. За нэг 2 эмнэлгийн асуудал байна. Хавдрын эмнэлэг байна. Тэгэхээр бидэд уг нь бол иргэдээ хавдар тусахгүй байх тэр одоо урьдчилан сэргийлэх иргэдийг одоо амьдралын зөв дадалтай болгох тэрийг хүүхдээс нь хүүхд багаас нь сургах магадгүй одоо хөрөнгө оруулалтыг бид нар одоо сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж болж байгаа байхгүй сүү баяжуулаад буюу кальцтай тэр бусад амин дэмтэй хөгжиж чадах юм бол энэ үр хүүхдүүд чинь өөрөө суралцах чадвар өсөлт хөгжил дээрэс нь эрүүл мэндэд хамгаална ингээм бол ээж аваас нь гармаанаас нь гарч жил одоо энэ өвлийн үлрэлт гардаг ханиа томонд өгж байгаа эмнэлгийн зардал нь багасна. Ээж аав нь ажилдаа явна. Өөрөөр хэлэх юм бол хүүр хүүхдүүдээ сахиж эмнэлэг твдэхгүй байна. Тэр бидэд ерөөсө бодлогыг арга хэмжээнд хаашаа чиглүүлэх юмцтай мэдэхгүй буцаагаад үрдэн буюу хүн өвдсөн хойно эмчилдэг газруудыг яагаад яг эрүүл мэндийн салбарт бодиттой үрдэн авчрах уу гэдэг дээр би бол эргэлзэж байгаа. Ийм хөрөнгө оруулалтууд байна. Тэгээ одоо яг бусдууд нь бол үргэлжилж байгаа хөрөнгө оруулалт байна шүү дээ. Хувийн хвшлийг дэмжинэ гэж яриад байгаа. За би бол яг хувийн хвшлийг дэмжиж байгаа одоо хуулийн өөрчлөлтийг за нөөтөөс өөр байдлаар
олж харсангүй. Яг хоо. Яаж дэмжиж байгааг нь та мэдээж. Би бол одоо хувийн хвшлийг хамгийн түрүүнд дэмжихийн тулд энэ дид үтцийг л бий болгох ёстой. Энэ дид үтцдэг зүйл нь ерөөсө хүртээмжгүй байгаа учраас хувийн хвшил хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа хомсхон энэ жижиг дид үтцээр даалт авилгалууд явчихна. Энэ хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгө оруулалтын зардал өсөж байгаа байхгүй. За хоёрдугаарт яг хөрөнгө оруулалтын асуудал ярихаар зөвхөн зөвшөөрөл ойр зүр юм яриад байгаа маа. Энэ зөвшөөрөл юунаас гадна ерөөсө гол асуудал ерөөсө саяын дид үтцийн хүртээмжийн асуудал байхаас гадна бидэд зарим салбарын бодлогын тодорхой байдлыг гаргаж өгмөр. Өнөөдөр Монгол улсад ерөөсө уулуурхайн салбарт хөрөнгө оруулалтыг одоо хийхийг хүсэж штэ. Энэ хамгийн түрүүнд боломжтой. Гэтэл орж ирэхээр нь ер нь одоо тэдэн үеийн бид давна. За эсвэл орж ирээд үйл ажиллагаа явуулж байгааг нь ерөнхийдөө ойлгомжгүй байдлаар зогсоочдөг ч юм уу. Энэ байдлаасаа болоод орж ирэхгүй. За яг энэ салбарыг дагаад ороод ирвэл инновац шингээсэн бусад одоо боловсруулах үйлдвэрийн асуудлаа бид ярих хэрэгтэй. Тэгэхээр ерөн зүгээр энэ асуудал байгаа учраас ерөөсөө Монгол улсад хөрөнгө оруулалт хийхгүй байна. За хоёрдугаарт Монгол улс одоо аливаа байгуулсан гэрээ контрактаа баримталж чадахгүй. Дандаа ухарж байна. Монголчууд бол одоо хамгийн худалч ард түмнээс шалгарсан шүү дээ. Энэ өөрөө эргээд манай энэ төрийн ёс зүйн асуудал болцсон байхгүй. Нэг нь гарч ирээ нөгөөтгөө үүсгдэг бодлогын заламж алга байдаггүй хамтаараа сууж гаргачаад гараа дандаа өөр юм ярьдаг. Гараад мэдээлэл авсан эсгүүд нь буцаагаад тэр төсөл дээр очиж шантаач хийдэг. Ийм байдлаар явхаар чи Монгол улс хөрөнгө оруулалтыг татж чадахгүй, төсвөө болгоо нэмэгдүүлж чадахгүй. Тэгээд үндсэндээ байгаа намагтаа шигдчихэд намагнаасаа гарч чадахгүй. За бүгд одоо намганд суудсан байгаагаа ойлгоод байгаа боловч бүгд одоо тэр намгийг хараад ухаантай царайлаа сууж байна. А хин ч яг татаад хүр зөөрөд орохгүй. За хүр зөөрөд орчвол би өөрөө живэд өгчнө гэд ус төрчдийнхээ үүднээс ингээд таг байгаад дараагийнх одоо ерөөсөө болж үлгэл бууд болохгүй байгаал ус төрийн амьдралаа урт байлгыг гэдэг байдлаар энд хандж шít. Ийм байдлаар асуудал явахгүй байна, шийдэхгүй байна. Тэгээ би бол энэ залуу хүний үед бас одоо парламент анх сонгогдсон хүнэд их өөрчлөлтүүдийг авчих болов гэд их л хүлээлттэй байх юм. Тэгээд хамгийн том бодлого мичгүй тулах төсөв орж ирэхэд бүх зүйлүүд хийвэрэ. Тийм учраас ингээд бохимдаад байгаа. За баярлалаа.